За ингээд анime маань 700 мянган дагагчтай алдарт стример Хамакины лайваар эхэлнэ. Харин энэ бол гоо сайхны чиглэлээр контент бүтээдэг Руми. Түүний модуль нь бидний гол дүр болох Шимура. Шимура сурлага муутай ядуу амьдралтай учраас өргөж өөртөө готарч явдаг нэг. Хамакины продюсер гэх сурагч түүнийг үргэлж дээрлэгдэг. Тэр үеэр Хамакин ганцхан өдрийн лайваараа 30 мянган yen олсон тухай яриа сонсоод би ч гэсэн YouTube хийж эхлэмээр байна гэж бодно. Гэтэл түүнийг дээрлэгсэн сурагч ч мөн би ч бас эхлэмээр байна. Яаж эхлэх вэ гэж асуухад Хамакин насан туршидын данс хэрэгтэй шүү дээ. Чамд байгаа юм уу гэдэг. Гэтэл тэд бүр давраад хөөе Шимура таны ээж амьд байгаа зү дансын зээлч хэмээн ээжээр нь хүртэл дормжлно. Учир нь Шимурагийн ээж хүн төвчний улмаас эмнэлэг төвч байгаа бөгөөд хүүгээ сургууль дээр яаж байгаа бол гэж өргөл санаа зовдөг. Харин Шимура ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд сургуулиасаа гадна цагийн ажил хийдэг бөгөөд өдөржин ажиллаад ердөө 5,000 yen олдог. Энэ бүхэн түүнд улам шадрах санагдана. Тэгж байтал нэг өдөр ажил дээр нь Хамакин лайвсээр орж ирнэ. Шимура шууд л гайхан нуугдаж харж эхлэв. Хамакин хамт ажилдаг үзэсгэлэнтэй охин Асами дээр очиод 30 секундын дотор үүнийг хийж өг. Үгүй бол дугаарыг чинь аав шүү. Би хүсээгүй ч үзэгчид маань хүсээд байна гэж тоглоом хийн. Дараа нь бүр дугаараа өгвөл копигаар дайлна шүү гэж хэлэхэд Шимура Асамияг эвгүй байдалд оруулахыг хүссэнгүй. Тэр даруй Хамакины хүссэн мөргөрийг бэлдэж урд нь авчиж өгөөд үйлчлэгээний хэсгийг чөлөөлж өгнө гэж хэлээд буцаад ажлаа үргэлжлүүлнэ. Оройн гэрт нь өнөөх дээрлэгдэж сурагч ирээд Шимурагийн ээжийн дансыг ашиглан шууд нэвтрүүлэг хийв. Тэрээр лайвын үеэр түүнд рамен хийж явахдаа бүр шүлсэн хүртэл хоолорн тусаач юм да. Гэтэл хоолоо авчиж өгөх замдаа залгуурт бүдэрч дэлгэцэн салан өөр дээр нь халуун рамен асгаад бөөн асуудал үүсгэлээ. Нөгөө сурагч уурлан түүний зодож явахдаа ийм ядуу болохоор ээж чинь хор тавтартай байгаа юм гэж хэлчихнэ. Энэ үгийг сонсон Шимура тэслэгүй босож ирээд зодоон эхлүүллээ. Гэхдээ тэдний мдээгүй нэг зүйл байсан нь камер бүхний шууд дамжуулсаар байжээ. Маргааш өглөө нуцсан асаатал нөгөө сурагч уурлан залгаж чи тэр бичлэгээ одоохон устгах гэж зорилов. Гэтэл тэдний салгасан зүйл нь процессор биш зөвхөн дэлгэц байсан гэж. Тэр бичлэг аль хэдийн интернетээр тарж бусад сайтууд хуулан байршуулснаар дэлхийд даяар түгжээ. Шимура сандран бичлэгээ устгах гэж оролдовч үзэлтийн тоогоор мөнгө олдог гэдгийг олж мэднэ. Бодож үзэхэд орлого нь бараг 1 сая yen хүрсэн байлаа. Удалгүй шар өст сургууль дээр очиход бүгд түүний шоолж инээлтэн. Тэрээр би бусдын дог тохоо болохыг хүсэхгүй байна гэж бодоод сургуулийн хамгийн сул дорой хүүхд рүү очиж зохих боловч өөдөөс нь шууд хариу зөвхөл зодуулж эхэллээ. Энэ үед Шимурагийн сэтгэл өдөр байлаа. Учир нь тэр ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж чадсан бөгөөд удахгүй дахиад их мөнгө орж ирнэ гэж найдаж байна. Гэтэл нөгөө шар ус дээрээд чи мөнгөтэй болсон харин би олны дог тохоо боллоо. Ядаж мөнийхөө талыг өг гэж шаардна. Ингээд л энэ хоёр дахин гудамжинд зодтолдов. Харин энэ удаа шар уст бүхний нууцаар бичлэг хийсэн байжээ. Зодоон дуусны дараа Шимура түүнээс чи эмчилгээ нийтлэхгүй биз дээ гэж асуухад шар уст залуу инээгээд чи яхад мөнгө олмоор байна уу? Би өмнө нь Хамакины продюсер байсан. Чамайг илүү алдартай болгож чадна гэлээ. Гэвч үнэндээ тэр Шимурагийн сувгийг ашиглаж байгаад өөрөө оргил төрхийг хүсэж байлаа. Шимура мөнгөө яаж хуваахаа асуухад чи 10%, би 90% гэхэд мэдээж Шимура шууд татгалзаж явах гэтэл шар устай залуу. За яг эсрэгээрээ бай. Чи 90%, би 10% гэж буулт хийснээр тэд хамтрах тохиролцоонд хүрнэ. Тэгээд Шимура одоо ямар төлөвлөгөө байна гэж асуухад шар ус залуу инээгээд хулигануудтай орооцолтыг Хамакины үзэгчдийг өөрсдрүүгээ татаж авъя гэлээ. Удалгүй Хамакин лайвынхаа үеэр үнэтэй компьютер бүлэглэх суглаа зарлаж эхэлнэ. Гэтэл Шимура гинт лайв дундуур нь орж ирээд тэр суглаанууд чинь бүгд тудлаа. Камерын өмнө инээд сайхан хүн шиг жүжиглдэгч үнэндээ зүгээр л хулиган гэж хашгирав. Шимура цамцаа тайлж биен дээрх сорвиа харуулад энэ бүх сорвиг надад үлдээсэн. Өдөө хүртэл хийсэн бүхнийг чинь би өөрийн сувг дээр илчлэнэ гэж хэлв. Шимура дотроо хэрвээ зохиолоод мөнгө олж болдог юм бол хэдэн удаа зохиолн ч яадаг юм гэж бодож байлаа. Гэвч үнэндээ Хамакины утасны зэнийг аль хэдийн дууссан байсан тул түүний лайв тасарчихсан байв. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг үзэж байгаа хүн нэг ч байсангүй. Ингээд Шимура нэг сайн зодуулаад авах нь тэрдээ. Гэхдээ азар шар үстэй залуу энэ бүхнийг нууцаар шууд дамжуулж өгчээ. Зодооны үеэр Хамакин дахин даварч ийм болохоор л ээж нь хор тавтартай гэж хэлэхэд Шимурагийн уур дүрлцэн асуув. Тэр шууд дайрч очиж Хамакиныг хөдөлгөж чадсангүй. Зодуулж байтал ангийн болонд үргэлж ширээгээ дэрлэн унтж байдаг нэгэн сурагч чимээгүй бай гэд өндөтл нэгдсэн дулааны урлагийн шинэ од Оги тацааваа байлаа. Хамакин гайхаж хөөх манай ангид ийм хүн байсан юм уу гэж асуухад Оги амаа мэдчихээр би унтмаар байна. Тэгж битээ сэрэгээрээ гэд буцаад төвччихв. Нөгөө талд Хамакин гэртээ ирээд ямар азар утасны зэний дуусчих вэ хэмээн санаа мөр утсаа асаатал хэдэн 10 мэдээлэл ирсэн байлаа. Учрыг нь шалгаж үзтэл Шимурагийн задуулсан бичлэг интернетээр аль хэдийн тарж хайлтын 1-р байрт хүртэл орчихсон байв. Үүний зэрэгцээ Хамакины дагагчид багсаж хүмүүс түүнийг аажмаар мартаж эхэлжээ. Харин Шимурагийн сувгийн дагагчид эсрэгээрээ огцон өсөжээ. Тэр үед шар үст дараагийн бичлэг маань хамгийн багадаа 3 минут үргэлжлэх ёстой. Үгүй бол бидний битүүг дууслаа гэж хэлв.
Гэвч Шимурагийн хувьд бүтэн 3 минут зодуулах тухай бодхоос ч аимшигтай санагдаж байлаа. Тиймээс тэр тулаан сурах арга хайж эхлэв. Интернетээс хайж үзтэл ердөө ганцхан сувг гарч ирлээ. Шимура ихэндээ андуурч нэгдсэн сувг байх, бичлэгч байхгүй бидтэй гэд ортол дотроо маш олон бичлэг байлаа. Тэр нэг бичлэг үзээд ийм амархан арга гэж байхгүй дээ. Зүгээр л өнгөө контент хийж хүн цуглуулаа мөнгө олдог байх гэж бодоод итгэлгүй хүн унтахаар хэвтэв. Маргааш нь цагийн ажлаасаа гарах гэж байтал Асамия түн дээрээ лайн хаягаа солилцъя. Дараа нь чамраа юм бичнэ гэж нэмзэглэн явчихав. Шимураш дотроо маш их баярлав. Харин хичээл дээр сууж байтал гинэт Хамекийн анги руу дайрж орж ирээд "Чи мөн миний YouTube-ийг сүйтгэлээ" гэж орилсоор цохихоор дайрна. Тэр мөчөд Шимура урчин утсан нууц цугийн бичлэгээ санаад заасан аргыг нь туршиж үзэхээр оролдлоо. Гэвч тэр үе шар үст гар утсаа гаргаж зураг аваад "Энийг нийтлэлчихэн шүү" гэж хэлэхэд Хамекийн хэсэг тэнэгэлзв. Эцэст нь "Би та нараас өшөөгөө заавал авна" гэж занал хийлгээд гараад явлаа. Хөдөлгөөн Шимура дараагийн контентоо хийхээр шар үст залууг хүлээж суухдаа Асамиятай зураг бичлсэн баяртай байв. Гинэт үл таних эрэгтэй эмэгтэй хоёр гарч ирээд YouTube хийгээд хэр их мөнгө олдог юм гэж асуусаар түүнийг нэгжиж эхэлнэ. Яг тэр үед шар үст гүйж ирээд "Та нар хэн бэ?" гэж орилсон ч ганцхан цохилт нь газар унчихв. Нөгөө хоёр итгээд Шимурагийн утсыг шүүрч аваад цагдаа мэдгэтгэхээс өмнө үүнийг авчихъя гэд явн одлоо. Шимура утсаа алдсандаа харамссангүй. Асамитай холбоо барих боломжгүй болсондоо хамгийн их харамсаж байв. Тэр шар үстэд "Цагдаад мэдэгдэх үү?" гэж асуухад шар үст зүгээр л инээгээд гар утсаа үзүүлв. Учир нь тэр энэ бүх хугацаанд бас л нууцаар лайв эхлүүлээд амжсан байлаа. Ингээд Шимура шар үст хоёр утсаа бутааж авахар дэрэмжтийн араас явна. Гэтэ мэдээж хэрэг очиод бас л зодууландаа хөрхий. Харин энэ удаад өмнөхөөс арай өөр байлаа. Учир нь Шимура өчигдөр үтсэн нууц цугийн буюу дахин толгойтын заасан аргыг туршиж үзсэн юм. Тэр арга нь цохилтыг шууд хүлээж авахгүй биеэ зөв хөдөлгөж өвдөлтийг босгох тухай байв. Гайхалтай нь энэ үнэхээр ажиллаж эхэллээ. Нөгөө дээрэмчин уурлан дахин цохих гэж оролцсон ч Шимура бүх цохилтыг нь бултаж гаргаж байв. Хөдөлгөө дээрэмчин өөр мэх мэдэхгүй болох нь илт харагдаж эхлэв. Тэр зүгээр л улаар нь дайрсаар байсан ч нэг ч оновчтой цохилт өгч чадсангүй. Яг энэ үед лайвын чатанд нэгэн танил нэр гарч ирэв. Тэр бол нэгдсэн талааны од Оги. Түүний үлдээсэн сэтгэл юртэй ганцхан мөр байлаа. Шимура яллаа. Энэ сэтгэлийг хараад үзэгчид бүр чихээр цугларч эхлэв. Гэвч нөгөө дээрэмчин тулаандаа хит улаарсан тул гараа гимтэж гиснэж анзаараагүй байлаа. Харин Шимура ялсандаач баярлсангүй. Тэр уцаа буцааж авсандаа л хамгийн их баярлжээ. Учир нь түүний толгойд ганцхан зүйл эргэлдэж байлаа. Асимед юу гэж зурж бичих вэ? Зүгээр сайн уу гэх үү? Эсвэл усанд орсно уу гэж асуух уу? Гэдэл байлдаанаас илүү мессежний талаар бодож эхэлнэ. Яг тэр үед тэдний лайвыг нэгэн үл таних охин анхааралтай үзэж суусан байлаа. Хэн болох нь одоохондоо тодорхойгүй ч тэр охин Шимураг маш их сонирхож байгаа бололтой. Ингээд бичлэг нь өндөр үзэлт авч Шимура болон шар үст хоёр анхны том орлого болох 2 сая йенийг авлаа. Тэдний бичлэг зөвхөн үзэлтийн тоогоор мөнгө олдог гэж боддог боловч яг үнэндээ бичлэгийн дундах сурчлагаанаас асар их орлого ордог bijээ. Тиймээс тэдний сувг богино хугацаанд маш урдан өсөж эхэлсэн юм. Тэрээр нэгэн спорт цамц харж үнэтэй болохоор наавалгүй явлаа. Өдлөө Асамия Шимураг болцоон дөрөв. Тэр цалингийнхаа ихэнхийг зарцуулж 140 мянган йений спорт цамцаа худалдаж авав. Маргааш нь болцоон дээр иртэл Асамия яг ижилхэн цамц өмсчихсэн байлаа. Ингээд л санамсаргүй байдлаар хос хувцастай ирсэн мэт харагдсан тэр. Шимурагийн хувьд энэ бол бараг мөрөөдөл биесэндээ адил зүйл байв. Тэр бүр Асамиятай үерхэж байгаа мэтээр төсөөлөн бодож ганцаараа баярлаад явж өглөө. Өдлөө Асамия ойрын үед холбоо бариагүй найзтайгаа уулзахаар болсон тухайгаа ярив. Тэр найз нь Шимуратай нэг сургууль сурдаг гэхэд Шимура сонирхон "Хэн гэдэг юм бэ?" гэж асуув. Харин Асамиягийн хэлсэн нэрийг сонсоод шууд балмагдаж орхив. Тэр хүн нь Оги Тацуя байв. "Та хоёр бие биенээ таньдаг уу? Найзууд уу?" гэж Асамия асуухад Шимура өөрийгөө ганцаардмал зожиг гэж харагдуулахыг хүссэнгүй. Тиймээс шууд л "Тийм ээ, бид хоёр найзууд" гэж худлаа хэлчихв. Гэтэл дараагийн мөчөд тэр толгойдоо юу төсөөлөн бодож эхэлсэн гэж өөртөө нь биш харин Оги Тацуятайгаа байгаа дүр зураг хүртэл төсөөлөгдөж эхлэв. Яг энэ үед Оги Тацуяч уулзалтын газар хурж ирлээ. Гэтэл хөвгчлөлтэй нь тэр бас яг адилхан спорт цамц өмсчихсэн байсан юм. Ингээд гурлаа яг л нэг багийн дөрөв төвцтэй хүмүүс шиг харагдаж эхэлнэ. Харин Шимура энд өөрийгөө илүүдэд байгаа юм шиг санагдаж нэг шалтак хэлээд төрүүлж яваад өг. Гэтэл өнөөх шар үст араас нь дагаж ирээд "Чи яагаад явчихж байгаа юм? Хайртай хүнийхээ төлөө тэмцэх ёстой биз дээ" гэж хэлв. Тэгээд бүр буцаад оч боломжоо алдаж болохгүй гэж чадхав. Гэтэл үнэндээ тэр сайн санаасаа ингэж хэлсэнгүй. Шимураг сэтгэлээ эслэх үед хэрхэн хаягдаж байгааг лайваар үзүүлж үзэлт авах гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Ингээд Шимура буцаад Асамия болон Оги Тацуя дээр очив. Яг тэр үеэр Оги ажилтай болсон тул явахаар болжээ.
Явахынхаа өмнө тэр Шимура руу хараад чиний зодооны бичлэгийг үзсэн. Дараагийн бичлэгийг чинь тэсэн яд хүлээж байна гэж хэлээд явчихав. Шимураш дотроо баярлан Асамия сэтгэлээ илчлэхээр зориг гаргаж байтал гинэт асуудал өсөв. Өнөөх шар үст Хамакийн зодуулж авсан байлаа. Хамакийн лайваас нь байршлыг нь олж мэдээд хүрээд ирсэн тэр. Ингээ Шимура дахин Хамакинтай нүүр тулв. Шимура ядаж Асамияг явуулчихъя гэж гуйхад Хамакийн бүр доромжилж өмдөө талилгүй тэгвэл бодож үзье гэв. Тэр үед шар үст хүртэл айсандаа лайв унтраж чадалгүй бичлэг хийсээр байлаа. Хайртай охиныхоо өмнө ийм зүйл хийх нь асар их доромжлол байсан ч Шимура Асамияг хамгаалахын тулд өөр арга олсонгүй. Тиймээс хувцас тайлаад суулаа. Үүнийг харсан Хамакийн улам баясаж одоо дагагчид чинь унана. Сувга хаагаад үлдсэн үзэгчтэй надад өг гэж дооглов. Шимура нэгэнт ихсэн бол эцгийг нь үзнэгээд дотоочоо хүртэл тайлах гэж оролдов. Гэвч тэр мөчөд танил хоолой сонсогдов. Тайлах хэрэггүй гэд харуул Оги Тацавиа эргэж ирчихсэн байлаа. Тэрээр лайвыг үзээд бүхнийг мэдсэн тул шууд хурц ирсэн юм байв. Оги ганцаараа ирээд Хамакийн болон түүний хүмүүсийг төвөггүй балбаж орхилоо. Ингээд асуудлыг намжаасны дараа Асамияг дагуулад явчих. Шимура юу ч хийж чадалгүй үлдсэн бөгөөд өөрийгөө улам цул дорой мэдэрч байлаа. Харин маргааш нь Хамакийн сургууль дээр лайв хийж энэ бол миний ботсон модель хэмээн шар үстийг олны өмнө шоолж эхлэв. Нөгөө талд Шимура тэр явдлаас хойш бараг сургуультай ирэхээ бэлжээ. Тэр гэртээ өөрийгөө төгчин өдөр бүр бэлтгэл хийж эхлэв. Өмнөх ялагдал түүнд нэг зүйлийг ойлгуулсан юм. Зөвхөн ад жаргал эсвэл лайваар амжилтанд хүрэхгүй. Үнэхээр хүчтэй болох хэрэгтэй. Ингээд Шимура өөртөө би дахиж хизээч ингэж ялагдахгүй хэмээн амлаж өдөр шөнөгүй бэлтгэл хийх басан бөгөөд түүний жинхэнэ өсөлт энэ мөчөөс эхлэв. Нэг сар тасралтгүй бэлтгэл хийсний дараа Шимура эцэст нь сургуультай иргэн ирлээ. Түүнийг хараад бүгд гайхширна. Учир нь Хамакийн дамжигтайгаар додуулснаас хойш огт харагдаагүй болохоор хүмүүс түүнийг айгаад сургуультай ирэхээ болсон гэж бодож байжээ. Яг тэр үед Хамакийн шар үстийг лайвын үеэр дээрлэхэн зодож байв. Гэвч энэ удаа нөхцөл байдал өөр байлаа. Шимура 50 алхасаар ирээд шар үстэд утсаа өрч зодооны сургалтын шимжлэгээ эхлүүл гэж хэл. Шар үст юу ч болоод байгааг ойлгуулгүй лайваа асааж эхлэв. Харин Шимура бүх хүмүүсийн өмнө Хамакины дахин тулаанд дуудлаа. Мэдээж Хамакийн түүний сонсоод инээж эхлэв. Өмнө нь Шимураг ямар ч хүч гаргалгүй ялж исэн болохоор энэ удаа ч гэсэн ялна гэж бодож байв. Тулаан эхлэмэгц Хамакийн урдын адил шууд дайрч эхэллээ. Харин Шимура өмнөх шигээ нүүр тулан зодтолдохыг хүссэнгүй. Тэр дахиад толгоотын заасан тактикийг дагаж байв. Байнга хөдөлж зайгаа барьж боломж гарах болгонд Хамакины хөл рүү хүчтэй өшөглөв. Энэ бүхнийг холоос нөгөө сталкер охин ч анхааралтай харж байлаа. Эхэндээ Хамакийн юу ч мэдрээгүй мэт харагдана. Тэр бүр Шимураг шоолсоор байв. Гэтэ Шимура нэг хүчтэй цохилтоор ялна гэж бодоогүй юм. Түүний төлөвлөгөө бол баг багаар хоримтлагдах гэмтлэр өрсөлдөгчөө сулруулах байлаа. Хугацаа өнгөрөх тусам Хамакины хөл өвдөж эхэлж хөдөлгөөнд мэдгэцгүйц удаашрав. Тэр улам уурлаж Шимураг барьж авахыг оролдовч Шимура болтож байлаа. Лайв үзэж байсан хүмүүс аажмаар нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг ойлгож эхлэв. Өмнө нь зүгтэж байсан Шимураг энэ удаа бүхнийг тооцоолж байгааг Оги Тацавиа гадарлаж байлаа. Удалгүй Хамакийн тэнцвэрээ алдаж эхлэхэд Шимура хүлээж исэн мөч нь ирэв. Тэр бэлтгэлийн турш мянган удаа давтсан хамгийн сүүлчийн техникээ ашиглалаа. Шимура хүчтэй overhand зүүн цохилт хийж Хамакины нүүрэн төс газардуулав. Цохилтын хүчээр Хамакийн шидэгдэн унаж хамар нь хугарлаа. Сургуулийн хамгийн аимшигтай дээрэнгүй хүүхдүүдийн нэг газар хэвтэж байхыг хараад бүгд алмарч орхив. Энэ тулаан зөвхөн сурагчдыг биш Оги Тацавиаг хүртэл гайхшруулсан юм. Ингэснээр Шимура эцэст нь Хамакиныг ялж чадлаа. Тэр мөчөөс хойш Шимурагийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөв. Харин Хамакийн ялагдсанаас хойш сургуультай дахиж үзэгдсэнгүй. Тулааны бичлэг цахим орчинд асар хурдан тархаж хүмүүс Шимураг дэмжиж эхлэв. Түүний сувг богино хугацаанд 150 мянган гаруй дагагчтай болж бичлэгүүд нь хэдэн зуун мянган хандлт авч эхэллээ. Шимура амьдралдаа анх удаа өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж ээждэг хүртэл бэлэг авч өгөх боломжтой боллоо. Ингэснээр энэ яг Шимурагийн анхны том ялалт мөн Шимура бай шар үстийн жинхэнэ нөхөрлөлийн эхлэл болсон үйл явдлаар өндөрлөдөг. Хамакиныг ялсны дараа Шимура болон шар үст хоёр сувгаа улам хөгжүүлэхээр шийдэв. Гэтэ нэг асуудал байлаа. Тэдэнд зураг авалт эвлүүлэг найруулга хариуцах хүн хэрэгтэй байсан. Тиймээс тэд лайвынхаа үеэр шууд найруулгач хайж эхэллээ. Үзэгчдийн сэтгэлдлийг уншиж байтал нэг хүний сэтгэл онцгой анхаарал татав. Шимура болон шар үст хоёр тэр хүнтэй уулзахаар төлөвлөсөн ч удалгүй нөгөө хүн өөрөө холбоо барьж удахгүй ирж уулзна гэдгээ хэлжээ. Маргааш нь Шимура хичээл дээрээ сууж байтал танил царай харагдсан ч нөгөө сталкер охин байлаа. Тэр охин үнэндээ өчтөр холбогдсон хүн байсан бөгөөд ингэж Шимура шар үст хоёр албан ёсоор найрлагчтай болжээ. Ингээд гурлаа дараагийн контентын байгааг сонгож эхлэв. Энэ удаагийн зорилго такондогоор хичээлдэг Шинжолио байл. Гэвч Шимура энэ нэрийг сонсоод шууд түгшиж эхлэв. Учир нь Шинжолио бол Нояма ахлах сургуулийн хамгийн аимшигтай сурагчдын нэг.
Сургуулийн бараг бүх хүн түүнээс айдаг байлаа. Тэр өмнө нь маш ирээдүйдээ таквондогийн тэмэрчин байсан ч ямар нэг шалтгаанаар спортоор орхисон юм. Хамгийн аимшигтай нь Шинжолё зодон эхлүүлсэн хүний биш харин тухайн хүний найзыг онилдог гэдгээр алдартай байв. Учир нь юу ч хийж чадахгүй зөксөж байгаа хүнийг ичвэртэр байдлыг харах дуртай. Ингээд Шинжогийн талаар материал зөвлөхөөр явж эхлэв. Гэтэл шар үст бичлэг хийж байгаа санамсаргүйгээр анзаарчихлаа. Шар үст сандран Шимураг дуудана. Тэр хоёр азар баригдалгүй өнгөрчих болов гэж бодтол аль хэдийн оройтсон байлаа. Шинжолё яг ард нь хүрээд төтгсөн байсан юм. Шар үст байдлыг аврахын тулд таны дээр л дэндүү гоё байсан болохоор бичлэг хийж эхлэе хэмээн аргацааж үзв. Гэвч яг тэр үе шинэ найруулагч нөхцөл байдлыг огт ойлгохгүй гүйж ирээд хэн байсан ч хамаагүй ингэж өнгөрөөж болохгүй гэж хэлэн ирээд Шимура шар үст хоёрын игнэнд зүг зогслоо. Харамсалтай нь тэр охин урд нь зогсож байгаа хүн Шинжолё гэдгийг мэдээгүй байлаа. Шимура шар үст хоёрын царай шууд цанхиж эхлэв. Энэ үед Шинжо тэдний сайтар ажигласнаа шууд танилаа. Та нар ч нөгөө зодооны сургалтынхан биз дээ гэж асуув. Дараа нь нэмсгэлэн сүүлийн үед нэлээд их мөнгө олж байгаа байх та хэмээн шууд хэлээд Шимура руу хараад YouTube-ийн хаягаа өг гэж хэлмэгцээ ямар ч анхааралгүйгээр шар үстийг зодож эхэллээ. Шимурагийн хамгийн их хайжсэн хүн нь энхүү тэдний өмнө гарч ирснээр дараагийн том асуудал эхэллээ.